За өнөөдөр та нартаа энерги нэг сайхан босгоод ирэх бас зөвлөгөө өгье гэж бодлоо. Яагаад вэ гэвэл 3 сар 4 саруудад ер нь ажлын ахиц дэвшлүүд нэлээ удаашрсан, мөнгөний урсгалууд нэлээ хаагдсан тийм энергийн сарууд болж өнгөрлөө. Одоо 5 сарын 1 сая тэргэл сар гарсан. Одоо 5 сарын 31-нд мөн тэргэл сар гарна. 5 сар өөрөө нэлээд тэлэлттэй энерги хувьд хамгаалттай сар болж өгч байгаа учраас сая одоо гацсан, жоохон хаалттай байсан, харилцааны сорилтууд орж ирсэн өмнөх саруудаас авсан шархуудаа одоо нөхөх буюу ажлаа, амьдралаа, амжилтуудаа хэдүүлээ сайхан сэргээгээд аваа. Ер нь юмнууд нэлээд одоо удаашралтай, саад бэрхшээлтэй байсан. За тийм учраас хэдүүлээ юу хийх вэ гэж те. За та шар өнгийн жимс буюу лемон жимсний хальсыг нь аваад за мөн жүрж, мандарин, банана байж болно. Улбар шар өнгийн жимснүүдийн хальсыг нь цэвэрлж байгаад энэ хальсыг нь зөөлөн гал дээр удаан буцалгаа сайхан ханд гаргана. За энэ хандаараа гэрийнхаа хаалгыг, босхийг, ажлынхаа хаалгыг, босхийг, эргэн тойрныхаа идэл хэрэглүүдийг за хэрэг та бараа бүтээгдэхүүн зардаг бол тавиураа, бараа бүтээгдэхүүнээ лангуугаа гэх мэтчлэн те. За мөн машиныхаа дугуйг машин доторхоо ч гэсэн арчиж болно. Ингээд юм төгшөлттэй, стресстэй байсан энергиудээ хэдүүлээ төвлөрөл зам болгоо сайхан цэвэрлээд авъя. Яагад гэвэл сая 3 сар 4 сард ажлууд гацалттай, мөнгөний урсгал саадтай байсан хүмүүс одоо бүгдөө стресстсэн, бухимдсан, жоохон хэцүү саруудыг, энергиудыг сэтгэл зүйн хувьд туулсан байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэр энергиудтай ажил дээр чинь, амьдрал дээр чинь, гэрт чинь, хаалган дээр чинь ингээд цугларсан байгаа. Тэгэхээр тэрийгэ цэвэрлэж авъя. За ингээд зүгээр ингээд жимсний яагаад ингээд те хандуудаар угаахаар сайхан болчихж байгаа юм бэ гэж асуух хүмүүсээс байж магадгүй. Шинжлэх ухааны хувьд бол гэрэл өнгө гэдэг бол гэрэл байдаг. Тийм учраас бидний энэ янз янзын өөр өнгөд ялгаруулад байгаа энэ гэрлүүд маань өөрөө янз янзын энергийн чичиргээ, янз янзын давтамжийг өөрөөсөө ялгаруулж яд юм аа. Тийм учраас улбар шар өнгийн давтамж бол өөрөө бүтээлч байдлыг буюу сэтгэх чадварыг, харилцааны бэлэгдлийг мөн одоо аз завшаа, эд баялаг хөдөлгөөний бүтээлийг одоо дуудаж яадаг. Тийм төрлийн энергиуд тэр жимсний хальс одоо гаднах одоо болгосон хамгаалттай хальсанд нь шингэсэн гэж үздэг учраас тэрийг нь бид нар байгалахынхаа хүчийг бид нар одоо ашиглаад өөрийнхөө энергиудыг бүтээл болгох гээд хөгжилтэй, аз жаргалтай энерги болгох гэж засахад ашиглаж байгаамаа. Ер нь шинжлэх ухаанч байдлаар нь ингээд тайлбарлах юм бол энэ нийчидийн сүнслэг далд тухамсрын бүхий л үйлдэлүүдийг бас тайлбарлаж болдго юм аа. Гэтэ нөө бүх зүйлийг те итгээд хийчихэд бас хэрэгждэг гэдэг одоо дэлхийн ертөнцийн хууль байгаа шүү дээ. Тийм учраас та нар маань энэ хандаар сайхан бүх зүйлүүдэд цэвэрл хаврын улирлыг далимдуулаад тайлах энергиудэд тайлаад ирч хүчээ сайхан сэргээгээд авах юм бол ажил мөнгөний урсгалаа сайхан за ганцхан ажил одоо мөнгө биш таны бүтээл сэтгэлгээ ажил дээрээ гаргах шин санаа мөн өөртөөгөө ч гэсэн ажиллах шин санаануудтай итгэвч нь сэтгэлийн төгшрөө дарилна стрессүүд гой цэвэрлэгдэх учраас хийж үзээрэй. За тэг хийж үзээд гой үр дүн мэдрэмж авсан бол бас комент ч сэтгэлээ хуваалцаарай. Ингээд та нартаа амжилт хүсье.